Би нэг зарчмын юм хэлмээр байна. Энэ төр хувийн хвшил ер нь бол шүү дээ. Төр нь өөрөө хувийн хвшлийн нэр барьж агаад тендергүүгээр одоо газар боломж, бусдын боломжийг хэн нэгэнд тендер төр хувийн хвшлийн сонгон шалгаруулалт гэж нэрлэж агаад хэн нэгэнд ганцхан компани нэр барьж орж ирж агаад санал нь ирсэн учраас гэж агаад явдаг юм бүр зарчим руу орлоо шүү. Ууг нь тэр жагсаалтын чинь хурал яага баталтын гэхээр нийгмийн биш би ярих юм ямар юм яагаад гэхээр энэ сүүлийн үед төр хувийн хвшлийн энэ түншлэл гэдэг нэр томьёогоор жагсаалт батлах ёстой гэж оруулж ирж хүчээр батлуулдаг ийм зарчим руу одоо орлоо. Саяны тайлбаруудыг харахаар одоо бид нар батлах ёстой учраас батлах ёстой юм байна. Бид энэ төслийг хурал оруулж иргээгүй үстэй. Зарчмын юу гэж ярьж байгааг гэхээр нэгдүгээр өнөөгийн Улаанбаатар хотод тулгамдж байгаа асуудлыг бид нар батлаад та нар судалж оруулж ирээд олон түмний санал нь хэтэрхий их олон санал ирээд байна. Ард иргэд нь хүсээд байна гэж бид нар тэр жагсаалтыг баталж өгөх ёстой юм байна үстэй. Энэ хүлэмжч биш наадах чинь. Олон улсад ялангуяа дөрвөн улиралтай байгаа, ялангуяа хүйтэн сэрүүн ордог энэ одоо газруудад хийдэг. Бүр эсэргээрээ яривал асар их халдаг газар эсэргээрээ ногоон байгууламжтай сэрүүн ийм орчныг бүрдүүлэх гэж энэ өөрөө төсөл нь явдсан шүү дээ. Тэгээд ганцхан компани нэр оруулж ирчээд компаниуд харин ч их болох ёстой гэдэг. Яагаад би бүр гайхаж байна. Хотын захиргааныхаа би лав энэ ганцхан компани ийм юм хүсэж байгаа биш. Тэр битгий л өөрсдөө хийж байгаа шүү дээ. Та нар тэр Мишелийн уртлын югаар аялал хүүхдүүдэд аваа явж үзсэн биз дээ. Болоод байгаа биз дээ. Тэгээ ерөөсөө Улаанбаатар хотын боломжийг олгоогүй юм шиг ийм байдлаар танилцуулж ивэл би бол энэ Батэрбэг даргын тэр газар одоо болох хэрэгтэй. Ийм юм танилцуулчаа та нар батлах ёстой гэж зогсож ивэл бид нар та нарын энийг чинь батлахчгүй. Одоо бүр юм ерөнхий нэр томьёогоор оруулж ирээд хотын тээврийн системийг дэмжигч шинэ чиглэлгээд нэг компани аваад баахан аэродром ялангуяа хелидром барих юм байна л да. Үгүй шүү дээ. Бидэнтэй бидэнгүү бууга явж байгаа. Харин ч бүр одоо манай тойрог дээр гэмтэл байдаг, 3 дугаар эмнэлэг байдаг. Маш том эмнэлгүүдийн бөөгнөрл бий болцсон байдаг. Тэнд буулгах гингүүд бид нар аргаа бараад ямар ч стандартад нийцээгүй авц зогсоол дээр нь зүгээр асфальт дэвсэж хагаад H үсэг тавьж хагаад буулгаж байгаа шүү дээ одоо. Тэгээ хувийн хвшлийнхэн бүтэн одоо ерөнхий архитектор байна уу? Ерөнхий архитекторын газрынхнаас би одоо тэр компанийг одоо надад бараг 8 жил гомдол, 10 жил гомдол тавьж байгаа. Дээр нь одоо стандартын хангасан нисэх буудал буух энэ одоо имлэг барья гэдээ одоо гацаагаад тэн дотор нь байсан нөхдүүд бүр өөрсдөө оролцож байгаа гацаагаад явж байгаа. Тэгээ одоо бид нар хажуугаар нь баахан автомашин зогсцсон юмн дотор өвчнүүдэд буулгаж байгаа шүү дээ. Энэ хэрвээ бид нар энэ хотын шинэ одоо тээвэр, агаарын тээвэр, нам дор явдаг тээврийн болох гэж байгаа бол аэродром барих гэж байгаа бол нэг бүрчлэн барилга, байшин, орчинтой нь бүрдүүлсэн тэр одоо төслийг зарлахаас биш одоо нэг компанид өгөх юм байна л да. Улаанбаатар хотын бүхэл бүтэн одоо нутаг дэвсгэрийг хангасан нэг одоо бодвол 3 онгоцтой нөхөртөл өгөх юм байна л да. Тэгээ баахан хеликоптерын дромуудыг байрлуулах нь л дээ. Одоо энэ нэр томьёогоор оруулж байгаа. Би тэгээ танилцуулган дээр харж байгаа байхгүй. Хувийн компани нэг ч хандаагүй. Тэгээ бүр яагаад энийг хийх гэж байгаа юм гэхээр иргэний нисхийн ерөнхий газар олгодгүй учраас энэ төсөл оруулж ирж байна гэсэн бүр танилцуулган дээр байж байгаа байхгүй. Гэхдээ юу гэсэн үг юм бэ? Манайхаа энэ чинь бидний ч оролцохгүй хуулиар зохицуулагдж байгаа шүү дээ. Одоо та нар санаж байгаа бол бүх сүүлийн үеийн барилгууд дээрээ хеликоптер буух буюу тэр одоо 5-6 хүний
10 хүний зорчигч тээвэрлдэг бидэнтэй бидэнгүү барьж байгаа шүү дээ. Стандартаа бариад өгч, зураг батлагтаа дэмжиж өгч. Одоо бүх барилгууд сүүлийн үеийн зөвшөөрөл авж байгаа бүх барилгууд дээрээ нисдэг тэрэг буулгах бүр одоо маш орчин үеийн зураг оруулж ирж байгаа шүү дээ. Тэгээ одоо бид нар баахан газар чөлөөлөөд шинэ аэродромууд нэг компанид өгж байруулах юм байл л да. Тэгэхээр энэ байж болохгүй. Энэ хэрэгтэй төслүүгүй л хэрэгтэй. Гэхдээ Улаанбаатар хотод хэдэн ширхэг ийм одоо аэродром биш. Хелидром барих хэрэгцээ шаардлага хаана вэ? Энэ танилцуулган дээр байхгүй. Яагаад вэ гэхээр одоо энэ чинь үндслээд баахан өндөр байшингуудын зөвшөөрөл өгж эхэлнэ. Нэмэлт 1 минут авч. Би тэгээ асуулт асуух гэж байна. Нэгдүгээрт хэдэн ширхэг хаана байршилтай хамгийн ихэнд хэрэгтэй байгаа бидний хэрэгцээ шаардлага байна вэ? Хоёрдугаарт одоо ашиглагдаад байгаа зөвшөөрөл авсан би энэ жагсаалтын иргэний нисхийн ерхий газрын сайтуудаас харж байна. Одоо хэдэн хэрэгцээ шаардлага ангаад явж байгаа вэ? Хувийн шивжил хэдийн биднэрт ашиглуулж байгаа. За улсынхлаа байхгүй байх. Маш цөөхөн. Бид нар сүүлд нэмсэн нь тэр нэг буух талбай бүрдүүлж өгсөн. Миний санаж байгаагаар за тэр бол төрийн юутай холбоотой урд хамгаалалттай бүсэд. За хэд хэдэн эмнэлэгт төрөөс хийж өгсөн гэж яриад байгаа. Тэр өөрөө зүгээр л талбай гаргаж өгсөн байхгүй. За дээр нь үндэсний цэцэрлэгт хүрээлэн дээр санаж байна. Хамгийн ойрхон нэгдүгээр. За хэн харуулах вэ? Батарбек. Тэгэхээр энэ ганцхан компани санал ирээд тэрний дагуу яг тэр компани шалгараад энэ төслийг хэрэгжүүлнэ гэж түрүүн би буруу ойлгохоор таавханд хэлсэн байна. Тэгэхээр энэ болохоор тийм биш ээ. Энэ аж ахуй нэгж санал гаргаад тэрнийхэн дагуу бид бүхэн хуулийн дагуу судалгаа шинжилгээний хийх үүрэгтэй байгаа. За тэр хүрээндээ бол нийгмийн эдийн засгийн өрөө гүйж за нийслэл Улаанбаатар хотод хэрэгтэй юм байна гэдэг агуулгаараа энэ төр үйлчлэлийн түншлэлээр хэрэгжүүлээд явъя. Эннийхэн дагуу холбогдох сонгон шалруултыг дараагийн процессын дагуу явуулнаа. Тэгэхээр энэ бол олон улсад болон дотоод нээлттэй сонгон шалруултын хэлбэрээр явнаа гэдгийг тавханд тодтогч хэлье. За ганцхан компани болоо ирээд түүнийхэн дагуу энэ төслийг хэрэгжүүлээд явна гэсэн ойлголт бас биш ээ гэдгийг тавханд хэлье. За мөн тантай санал нэг зүйл байна. Мэдээж хэрэг одоо нийслэл Улаанбаатар хотын хувьд бол түүчрлийн асуудал маш их байгаа. Тэгэхээр энэ хүрээндээ болохоор энэ агаарын тээврийн хүрээд холбогдох нөгөө онцгой байдал, эрүүл мэнд болон бусад асуудлуудыг шийдэхин тулд энэ агаарын тээвэр буюу нэг 5-6 хүний багтаамжтай энэ бага уурын онгоцоор ингээд тээвэрлэлт хийх боломж олцоо байна гэдэг талаас хувийн хвшлийн зүгээс санал санаачилга гаргаад энэ дагуу холбогдох урьдчилсан судалгаануудаа хийж ирүүлсэн байж байгаа. За тэр хүрээндээ би таавхан танилцуулж байгаамаа. Тэгэхээр түрүүн би бас үгийн алдаа гаргасан байна. Төрийн хвшлийн түншлэлийн тухай хуулийн дагуу бас нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөгөө бүрэн эрхийн асуудал байдаг. Бид бүхэн таавхан танилцуулаад энэ хүрээндээ нөгөө засаг даргын оруулж ирсэн саналын дагуу иргэдийн төлөөлөгчдийн хурлаар жагсаалт бол батлагдаад за түүний дараагаар бид бүхэн бас энэ холбогдох дүн шинжилгээ болон судалгаа шинжилгээнүүдийг хийдэг ийм зохицуултууд байдаг учраас урьдчилсан байдлаар энэ холбогдох хувийн хвшлээс ирсэн саналыг таавхан танилцуулж байгаамаа гэдгийг таавхан зөв ойлгоорой. За даваадлаа. Тэр асуултанд нь хариул. Хэдэн ширхэг байгуулагдахаар хэдэн ширхэг байгаа юм, хаана хэрэгцээ шаардлага байгаа юм бэ гэдэг асуулт байна. За эндээс одоо яг энэ зөвшөөрөлтөй холбогдуулаад хувийн хвшилд өгсөн эдийн үйл ажиллагаа явуул тийм үү үгүй мүү гэж. Гол нь эн чинь төр хувийн хвшлийн түншлэлийг дэмжихгүй гэдэг байгаа биш шүү дээ. Үнэхээр энэ төсөл төр хувийн хвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шаардлага, хэрэгцээ шаардлага байна уу байхгүй гэдгийг л мэдэж авах гэдэг. Тийм учраас энэ дээр нь та хэд нэг тодорхой хариу хэлж өгөөч. Хоёрт Үнэнбаатарга энэ яг төр хувийн хвшлийн түншлэлийн одоогийн хүчин төгөлдөр хуулиар энэ нийцж орж байгаа юм уу? Нийтийн гэдэг энэ агуулгандаа нийцэх юм уу? Засгийн газрын одоогийн гаргасан байгаа журмаар нийцэх юм уу? Энэ асуудлуудаа та хэд нэг тодорхой танилцуулахгүйгээр орж ирээд ингээд шууд хүчлээд батлуулах гэдэг шүү дээ. Тийм учраас төлөөлөгч нар хэлээд шүү дээ бид нар хэмэл хүүхэлтэй биш ээ гэдэг. За даваадлаа дараа. За Батбасгалан төлөөлөгчийн асуултанд хариулъя. Засаг даргын нэгдүгээр даваадлаа. За төр үйлчлийн түншлэлийн хуулиараа нөгөө урьдчилсан
үнэлгээ хийгдэж байгаа. Одоо урдсан үнэлгээний дараа бүрэн шинжилгээн дээр техник эдийн засгийн үндэслэл хийгдэнэ. Техник эдийн засгийн үндэслэлээр эдийн засгийн техникийн хувьд аль байрал дээр ямар өгөөчтөн гэдэг тодорхой болно. Урдсан үнэлгээний түвшинд энийг хариулах боломжгүй байдаг. Ялгаа байхгүй их хурл дээр бид нар 20-40-ыг тайлбарлаад ярьж байхад маш нарийн юм асуугаад эдгээр чи ерхий төлөвлөгөө гэж байна, наривцсан төлөвлөгөө гэж байна. Тэгэхээр эн чинь үүшгээр явж байгаа учраас өнөөдөр урдсан үнэлгээ хийгдээд тэгээд хуулийнхаа дагуу жагсаалтанд орох танилцуулга тэр хэмжээний мэдээллүүд нь бэлтгэгдсэн байгаа гэсэн. Хэрэг дэмжигдээд явбал дараагийн шатнд техник эдийн засгийн үндэслэл хийгдээд техник эдийн засгийн үндэслэлээр яг тодорхой байрлалууд, бусад хууль эрх зүй гэдэг инженерингийн болон нийгмийн эдийн засгийн эрх зүйн асуудлууд тодорхой болно. Техник эдийн засгийн үндэслэлээр техник эдийн засгийн үндэслэлтэй цуг бүрэн шинжилгээ хийгдэнэ. Бүрэн шинжилгээд эдийн засгийн хувьд эрсдлийн хувьд бүхэн тодорхой болгогдоод хуулийнхаа дагуу эрдэнэ төлөөлөгчтэй хурал танилцуулагддаг. Тэр үед магадгүй яг саний асуултуудад хариулах боломжтой болох байна. Яг сая хариулчлаа л да. Эн чин төрөвийн хвшлийн түншлэлийн төсөл биш ээ даваадлага дарга. Яагаад тэгэхээр та бид нар өөрсдөө ч мэдэхгүй байгаа зөө. Хаана хэдэн онгоц хэдэн хеликоптер буух юу барихаа мэдэхгүй учраас бид нар ингээд бие биенээс асуугаа сууж байгаа байхгүй. Энэ бол байна шүү дээ. Бүр нарийн ярил. Тэр ерөнхий төлөвлөгөөнд чинь тусцсан. Ойрын 10 жил, 20 жил бид нар хичнээнийг барих ёстой. Энэ тоглоом биш шүү дээ. Яг өнөөдрийг хүртэл бид нар Дубайтай харьцуулаад сууж байгаа байхгүй. Юун Дубайтай харьцуулах вэ? Агаараар нам өндрийн онгоцнууд сүлжилдэх вэ өө. Бид нар хоорондоо тороосоор дүүжлэгдээд явах юм дээрээ хэрэлдээд сууж байгаа шүү дээ. Тийм учраас энэ бол маш том хөтөлбөр юм уу бүр маш том ерөнхий төлөвлөгөө батлагдах ёстой байна. За давдлаа. Нэмэлт тайлбар. За би дахиад хэлье. Батэрбек даваадлаа дарга. Хурал дээр оруулж ирэхдээ та материалаа бүрдүүлж оруулж ирээ. Бүлэг дээр орж ирэхдээ ингээд танилцуулга сайн оруулж ирээ. Одоо жишээлбэл Үнэн Батарга төрийн хувийн түншлэлийн тухай хуулийг та маш сайн мэдж байгаа. Тийм биз? Одоо би энэ дээр хараа ингээд шууд ингээд харахаар 5.1-27 дээр заасан нийтийн зориулалтад дэд үйлс төрийн үйлчлэгээний салбарт түншлэлийн үндсэн дээр хэрэгжүүлэхээр хувийн хвшлээс энэ бол заасны дагуу санаачсан төслийн санаачлагыг оруулж ирнэ гэж. Тэгээ оруулж ирэхдээ даваадлаа дарга энэ чи юм шүү дээ. Би 2-1 дээр заасан байгаа хараа. Төслийн ерөнхий мэдээлэл орж ирнэ. Ач холбогдол орж ирнэ. Эдийн засгийн үр ашигын талаарх ерөнхий мэдээлэл орж ирнэ. Салбарын хууль эрх зүйн орчны талаарх танилцуулга орж ирнэ. Хөгжлийн бодлого төлөвлөлтөд нийцж байгаа хэсэг. Энэ хангагдсан бэлэн байдал, дид үтс хэрэгцээний мэдээлэл, өөрөөр хэлбэл эрэлт хэрэгцээ нийлүүлэлтгээд бүх мэдээлэл чинь дээр орж ирсэн байх ёстой шүү дээ. Тэгээ оруулж ирээгүй болохоор энийг эхлээд жагсаалтаа батлуулчаад дараа нь оруулж ирнэ гэж ингэж тайлбарлаад байгаа чинь болохгүй. Энэ мэдчлэн бүдэг бадаг явсаар байгаад нөгөө ямар авилга хорооллоо. Тэр нөхөр чинь баригдсны л нэг үлгэр жишээ болно гэдгийг төлөөлөгч нар хэлээд шүү дээ. Ямар ч ерөнхий байдлаар орж иж батлуулж явах явцдаа хот байгуулалт хотын стандарт ерөнхий төлөвлөгөө тийм биз байшин барилга босоод ирдэг. Нэг хэсэгт цэцэрлэг түрээлэн барих уу барихгүй гэдэг нь аюул бол 30 жилийн дараа манусыг байхгүй болцсон үед баригдаа сууж яадаг ийм аюул байгаа шүү гэдгийг л хэлээд байгаа учраас товч бөгөөд тодорхой мэдээлэлтэй оруулж ирээч л гэж хүсээд шүү дээ. За ингээ хэлж байгаа асуудалтай холбогдуулаад асуулт асууж дууслаа. Энэ бол төрийн хувийн түншлэлийг оруулж ирж байгаа зүйлийг огт үүсгэх гээд байгаа даа биш. Оруулж ирж байгаа материал чинь дутуу байна. Бүрдлээ хангаач гэж хэлж байгаа төлөөлөгч нарын ажил хэрэгц санал шүү.